Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ЮНЕСКОгийн ерөнхий захирлын орлогч Гитачо Ингидад хүндэт профессор цолыг өнөөдөр олгосон. Учир нь шинжлэх ухаан технологийн их сургуулийг олон улсын сургууль болгоход өнгөрсөн хугацаанд амжилттай хамтран ажилласаар ирснийг онцолсон. Энэ хамтын ажиллагаанд Гитачо Ингида томоохон үүрэг гүйцэтгэсэн хэмээн энэ шагналыг олгож байгаамаа. ЮНЕСКОд өнөөдрийн байдлаар 350 гаруй бие төв бүртгүүлтэй байдаг. Үүний 12 нь манай улсын нутаг дэвсгэр дээрх соёлын өв юм а. Хамгийн сүүлдэл гэхэд манай улсаас уран бичлэгийг соёлын өвд бүртгүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд шагаан харвааны наадгааг ЮНЕСКОд бүртгүүлжээ. Харин дэлхийн болон баримтат өвд манай улсын 3 өв бүртгэлтэй байдаг. Баримтат өвдөл гэхэд Монгол данжуур, 9 эрдний данжуур тэргүүтээ өв бүртгэлтэй байдаг юм байна. Харин дэлхийн өвд бурхан халдуун тахилгат газрыг бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Ирэх сард шийдвэр нь гарах юм байна. ЮНЕСКОд бүртгэлтэй эдгээр өвөөс нэн тэргуунд хамгаалах шаардлагатай устдаж мартагдах төгсөн ямар өв байгааг албаны хүнээс тодрууллаа. Бид нар одоо яаралтай хамгаалах соёлын бие тус өв гэж байдаг. Энэ бид нар 5 өвийг бүртгүүлсэн одоо Монгол уран бичлэг байна те. За хөөми, биелгээ, туйл, цуур гэх мэтлэн энэ өвүүдийг бид нар яаралтай хамгаалах соёлын өв бүртгүүлсэн. Ягаад гэхээр энэ өвүүд маань бас өнөөдрийн байдлаар ингээд манай хойч үеийн маань залуучууд маань бас өвлөн уламжлах асуудал бас нэлээд учир дутагдaltaй мартагдаж болзошгүй юм одоо асуудалтай байна. Ингээд бол Монголын соёлын олон өв бол бүртгэгдээд байгаа. Энэ дотор бол бит болон бит бус өвд бол магтаж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн олон соёлын өв болон бит болон бит бус өвд бас бүртгэгдэх байхаа гэж найдаж байна. ЮНЕСКОд өвийг бүртгүүлэн гэдэг уралдаан тэмцээнд орж байгаа үг биш гэдгийг онцолж байна. Гол нь тухайн улсын соёлын илэрхийллийг дэлхийн олон оронд таниулж устдаж үгүй болохоос хамгаалдаг байгаа юм а. Гэтэл нэг хэсэг бүгд найрамдахтад ардуус манай уртын дуу хөөмийг урьдчилаад өөрийн хэмээ ЮНЕСКОд бүртгүүлсэн гэх мэдээлэл гарч байсан. Ер нь байс хийгээд ийм мэдээлэл цацагддаг нь ямар учиртай байдаг талаар албаны хүн ийм тайлбарыг хэлж байна. Мэдээж одоо өвөр Монгол одоо хятад улсад байдаг. Тийм учраас энэ өвөр монголууд хятад улсыг байдаг хэдий ч гэсэн одоо өөрсдийнх нь одоо дуулж уурддаг бас энэ өвчин бас л монголчуудын л учраас энийг бид нар та нар болохгүй бид нар өртгүүлэх ёстой гэж одоо бас ярих нь учиртай. Тэгтээ тийм учраас тухайн улсын нутаг дэвсгэр дээр байгаа оршин тогтнож байгаа одоо энэ ястан үндэстнүүд бас өөрсдөө өв соёлыг бүртгүүлэх асуудал мэдээж байх ёстой. Энийг мэдээж бид нар цаашдаа Монголын одоо ийм өв соёл гэсэн яг нэрээр ерөнхий нэрээр бол бүртгүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр өвөр Монгол хятад улсад байдаг ч гэсэн хятадын одоо өв соёлгүйгээр Монголын одоо уртын нууж гэдэг юм, Монголын одоо хөөмич гэдэг юм ийм одоо нэрээр бол ерөнхийдөө бүртгүүлдэг. Ер нь зөвхөн бүгд найрамдахтад дуусч гэлтгүй бусад орнууд ЮНЕСКОд зарим өвийг бүртгүүлэх хүсэл тавьдаг. Гэхдээ үүнд тодорхой зохицуулт байдаг гэлээ. Үүнээс гадна аливаа соёлын өвийг олон улс хамтран мэдүүлэх заалтч биег нь тухайлбал Бүргэдийн ан гэх өвийг манай улсаас гадна Аз, Европын 13 орн ЮНЕСКОд хамтарч мэдүүлжээ.